За гишүүдтэй өглөөний мэнд хүргье. Тэгэхээр бид бол энэ төсвийн хүрээний мэдээллийг хэлэлцэж байна. Энэ удаагийн энэ жилийн энэ төсвийн хүрээний мэдээлэл боловсруулалтын хувьд ч, цооцоо судалгааны хувьд ч, за улсын хурал дээр хилцүүлж байгаа хилцүүлгийн хувьд ч гэсэн бас тийм шаардлага хангахуйц хэмжээнд бас явагдаж чадсангүй гэсэн ийм хувийн дүгнэлттэй сууж байна. Яг төсвийн хүрээний мэдээлэл ингээд цаашдаа ер нь өмнө нь байнга л өөрчлөлт орж явдаг. Төсвийн тодтоглоод агаад жилийн төсвөөд агаад ингээд байнга л өөрчлөлт ороо яваад байдаг учраас төсвийн хүрээний мэдээлэл дээр бас онцгой анхаарал хандуулахгүй яваад байна гэж ингэж үзэж байгаа юм. Тэгээ би энэтэй холбоотой зүгээр одоо саналуудаа л хэлье да одоо асуулт асуугаад явах вэ гэж ингээд хэд хэдэн саналуудыг бас хэлье гэж юм шуудаж байгаа. Тэгээ энэ дээр бол би энэ төсвийн доктортой байдлын тухай хууль, төсвийн тухай хуулиуд дээр бол бид нэр өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн байна гэж ингэж харж байгаа юм. Тэргээ би бас хэд хэдэн саналуудаар би бас та бүхэнд бас хэлье гэж бодож байна. Нэгдүгüүрт нь энэ төсвийн доктортой байдлын зөвлөл ажиллаж байгаа. Бид бол энэ төсвийг доктортой байлгах одоо гол бодлогын зөвлөмж өгдөг ийм л том байгууллагыг одоо үүсгэлээ гэж ингэж бид харж байгаа. Хуулиараа бол бид нар төсвийн доктортой байдлын зөвлөл дээр эзэн засгийн өсөлтийг тооцох, инфляцийг тооцох, орлого зарлагыг тооцох гэх мэтлэн маш их тийм томоохон үүрэг даалгаврыг өгчихсөн. Энэ чинь 7-8 гишүүн байгаад байдаг. Ажлын алба байдаггүй, хүн хүчний нөөцч байхгүй. Тэгээ ийм их хэмжээний ажлыг даалгаад өгчихсөн. Энэ эдгээр хийдэг ажлууд нь засгийн газрын ажлуудтайгаа давхцдаг. Ингээд төсвийн доктортой байдлын зөвлөл засгийн газар хоёр ингээд байнгын зөрчилдөөн үүсдэг. Энэ зөрчилдөөн нь парламент руу орж ирдэг. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа гэж ингэж харж байгаа юм. За зүүн бол манай доктортой байдлын зөвлөл бол яг энэ төсвийг доктортой байлгах чиглэлээр одоо бодлогын зөвлөмж өгдөг ийм одоо зөвлөл хэлбэрээр нь ажилуулах нь зөвөө гэж ингэж үзэж байгаамаа. За төсвийн доктортой байдлыг хангахын тулд хамгийн гол нь одоо манай төсвийг аваад үзэхэд энэ нүүрс зэсийн тэнцвэржүүлсэн үн бол хамгийн чухлаа. Гэтэл өнөөдрийн энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр орж ирсэн тэнцвэржүүлсэн үнэ $133 гэдээ ороод ирчихсэн байгаа. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр нүүрсний үн чинь яг ийм үнэтэй байгаа юу гэвэл $70 хүрэхтэй үгүйтэй байгаа. Эндээс юу харагдаж байна гэхээр зэрэг энэ тэнцвэржүүлсэн үнийг төсвийг докторжуулахад ямар ч үүрэггүй болгоод байгаа нь эндээс харагдаад байгаа. Тэгэхээр энэ төсвийг доктортой байлгахын тулд энэ төсвийн доктортой байдлын зөвлөл энэ улсын хурлын гишүүдэд яг энэ чиглэлээр тодорхой тийм бодлогын танилцуулга бас хийх шаардлагатай байна гэж ингэж үзэж байгаа. Төсвийн доктортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулахтай холбоотой төсвийн доктортой байдлын зөвлөл энэ төсвийг доктортой байлгах үүднээс ямар бодлогын анхаарал одоо зөвлөмжүүдийг гаргах шаардлагатай байна вэ гэдэг чиглэлээр энэ даруй бас танилцуулга хийхийг хүсэж санал илэрхийлж байна. За хоёрдугаарт нь энэ төсвийн доктортой байдлын төсвийн хүрээний мэдээлэл гэдэг бол макро эзэн засгийн үзүүлэлтүүдийг гаргадаг ийм л одоо бодлогын баримт бичиг. За үүнийг одоо давхардуулаад бид нар бас улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө гэдэг улсын төсөвтэйгээ давхардуулсан бас нэг ийм үрдэнгүй ажлыг л ингээл хийгээл яваад байдаг. Засгийн газар дээр боловсруулалтын шатандч дээр улсын хурлын хилцүүлгийн шатандч дээр бид нар маш их өрөшггүй ийм давхарцсан ажлыг хийгээ яваад байгаа. Өнөөдөр бодит амьдрал дээр бид нар энэ урсгал зардлаа өмнө нь хийгдсэн хөрөнгө оруулалтынхаа зардлуудыг үргэлжлүүлж явуулахад өнөөдрийн энэ төсөв хүрэлцэхгүй байгаа шүү дээ. Гэтэл төсвийн жилийн төлөвлөгөө гэдэг өмнө нь бас үндсэн чиглэл гэдэг ямар ч хэрэгждэггүй юм бодлогын баримт бичиг явдаг байсан. Энийг өөрчлөөд жилийн хөгжлийн төлөвлөгөө гэж өөрчилсөн. Одоо энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөг харахад дахиад хэрэгжихгүй байх нь юм төлөвлөгөөнүүд явж байгаа юм. Тэгэхээр энийг бол юу гэж харж байгаа гэхээр төсвийн За 1 минут нэмж өгье. Энэ дээр ямар санал хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөг энэ төсвийн хүрээний мэдээллийгээ дагаад энэ засгийн газрын өрийн бодлогын баримт бичигтэйгээ адилхан ийм товчхон хэлбэрээр дагалдуулсан ийм одоо бодлогын баримт бичиг болгож болдгоо мó гэсэн ийм хоёр дахь саналыг илэрхийлэх гээд байгаа. За гуравдугаарт нь энэ өрийн асуудал байгаа. Яг ингээд өрийн тухай хуулиар орон нутаг бонд гаргах хэрэгтэй, өөр тавих хэрэгтэй болчихсон. Гэтэл төсвийн тухай хууль дээр чинь энэ орон нутгийн төсвийг алдагдaltaгүй төлөвлөн баталж хэрэгжүүлнэ гэсэн ийм хуулийн заалт чинь хэрэгжихгүй өнөөдөр хүртэл ингэ яваад байна. Цаашдаа ингээд орон нутгийн бүсийн уулзалтуудыг хараад байхад бүсүүд дээр болж байгаа байдлыг харахад одоо нийслэлээс гадна аймагуудчийн бонд гаргах юм боломжийг нээгээд энэ талаар ярилцаа явж байна л та.
Эн чинь эргээд дахиад төсвийг, орон нутгийн төсвийг алдагдaltaгүй батлах, цаашаа явах ямар ч боломжгүй болгож ийн л дээ. Энэ дээрээ бас бид нар энэ өөрчлөлт хийж явах. За үг гэллээ. Минут сонгохгүй. Минутандаа багтаагаад ирнэ. Ер нь нэмэлт минутын агуулгыг та бүхэн маань их сайн ойлгох ёстой шүү дээ. Хариултаа гүйцэд авч чадахгүй бол тодруулж асуух эрх нээж байгаа юм. За. Хөрлөтрийн за хэн хариулт өгөө? Хөгжлийн төлөвлөгөө төсвийн хүрээ загвар дээр бас заяа гишүүн өдөртөө санал хэлж байна. Даваасар нь дарга хариулт өгье. Тий, заявал гишүүний хэлээд байгаа ялангуяа тэр татварын орлого биелэх хэсэг энэ дээр бол гишүүд нэлийн эргэлзээтэй зүйл байдаг юм. Би зөвхөн нэг жишээ хэлье. Одоогоор яг эхний нэг 4-5 сарын экспортын орлогын гүйцэтгэлийг харахаар нөөцний үнэ 1.3 тэрбум нөөцний орлого буурсан тэрбум $8 буурсан байна. Засгийн газрууд үнийг алц хэсээр нөхөж байгаа гэж ингэж тайлбарлаад агш байгаа юм. Үнэндээ бол яг бодит байдлаар тийм биш. Яг тэгвэл алц хэсний орлого чинь дийлэнхүү оюут толгойн орлого байна. Оюут толгойн орлого чинь 5% нь татвараар орж байгаа. Тэгэхээр бодит нөхцөл байдал дээр бол экспортын орлогын хувьд бол бид нар алдагдал хүлээгээд эхэлсэн байгаа. $1 бол өнгөрсөн онтой харьцуулж байгаа шүү дээ. Ийм байгаа. За загварчлуудын хувьд бол бид нар бас тодорхой асуусан. Ерөнхийдөө нэг загварчлаар эднэр тооцоогоо хийдгээ гэдэг зүйлийг бол эдийн засгийн хөгжлийн яам бол хариулсан. Тийм учраас зүгээр одоо түүр авахтаа сонгохдоо янз бүрээр бас авдаг байж магадгүй. Нөгөө гол яриад байгаа юм бол энэ төсвийн тогтвортой байдлын зөвлөл засгийн газрын оруулж ирж байгаа санал хоёрын хоорондын зөрүүг яриад байгаа юм. Тэгэхээр энэ дээр төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол төсвийн хүрээний мэдээлэл орж ирэхээс өмнө тэр таамаглал төсөөлөл бол сангийн яамд бас хөргүүлж байгаа юм аа. Хөргүүлж байгаа. Тэрийг бол би бас харж тооцож үздэг байх гэж бодож байна. Одоо улсын их хурал дээр төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн алба хоёрыг одоо зохицуулсан эрх зүйн орчин бий болох хуулийн төсөл бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байна. Өчигдөр бид хуралдсан. Тэгээ энийг нэг мөр шийднэ. Яг гэвэл энэ дээр бас давхарлал бий. Төсвийн албыг тамгын газарт байлгаж болохгүй дарга их хурлын дарга. Яг гэвэл төсвийн нэг эрх цагч нар хуулиар олгодоогүй эрх эдэлж нөгөө төсвийн эрх цагч нартай дүгнэлт өгж болохгүй. Энэ буруу юмыг өнгөрсөн жил хийцсэн байлээ. Уг нь төсвийн алба нь хаана байсан гэвэл байнгын хорооныхоо дэргэд байсан 11 оны хуулиараа. Тийм учраас бусад байгууллагуудын ерөнхийлөн загч нарын төсөв дүгнэлт өгж байгаа учраас бол энэ төсвийн алба нь их хурлынхаа дэргэд байнгын хорооныхоо дэргэд байх ёстой. Тэгжээж энэ төсөв дээр дүн шинжилгээ өгдөг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргадаг юм байх ёстой. Зүгээр макро эдийн засгийн үзүүлэлтүүд боловсруулах асуудал дээр болохоор нэг хэсгийн тогтвортой байдлын зөвлөлд алба байх ёстой, нэг хэсгийн төсвийн алба нь хийх ёстой гэдэг ингээд хоёр юм байгаад байгааг бид нар одоо нэг болгох гэдэг. Ер нь бусад орнууд бол төсвийн албан дээр байдаг. Тэнд бол маш том бүтц байдаг. Зөвхөн төсвийн үзүүлэлтүүд биш, макро эдийн засгийн бүх үзүүлэлтүүдийг бэлтгэж их хуралд өгж идэг. Их хурал нь түүнийгээ үндэслээд засгийн газраас оруулж ирж байгаа энэ макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг бодиттой үгүй юу гэдэг ийм хилцүүлэг явагддаг байхгүй юу? Одоогор бол манад тийм бүтц нь их хурал байхгүй гэсэн үг. Бид нар засгийн газраас зүгээр асуугаа суугаад байгаа байхгүй юу? Өөрөө нь өөрсдөөс нь. За заяа бол гишүүн тодруулж сууя. Тэгэхээр энэ төсвийн хүрээний мэдээллийг дагаж энэ тооцоо судалгаануудыг оруулж ирэхдээ манай засгийн газрын зүгээс онцгой анхаарч оруулж ирмээр байна. Өнөөдөр энэ төсвийн хүрээний мэдээллийг дагаж орж ирж байгаа тооцоо судалгаа чинь өнгөрсөн үеийн авч хэрэгжүүлсэн засгийн газрын үйл ажиллагаануудыг статистик тоо мэдээг нь хараад тэрийг дандаа зөвтгсөн өнцгөөс нь асуудлыг дандаа харж авч үзсэн байх жишээтэй. Гэтэл энэ дээр өмнө тавьсан байсан зорилт бодлогын арга хэмжээнд хэрэгжүүлгүүтэй холбоотой ямархуу хэмжээний алдагдсан боломжуудыг бид нэр алдаад байгаа юм бэ гэдэгтэй холбоотой ямар ч тооцоо судалгаа байхгүй. Дандаа өнгөрсөн түүхийг зөвтгсөн ийм хэлбэрээр тооцоо судалгаа хийж оруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээрээ та бүхэн бас онцгой анхаараарай. Өрийн асуудал дээр нэмж хэлэхэд бид нар энэ зөвхөн өрийн баримт бичгээр зөвхөн засгийн газрын өрийн баримт өрийг төлөхтэй холбоотой бодлогын асуудлуудыг оруулж ирсэн байгаа. Гэтэл хувийн хвшлийн өрүүд байгаад байгаа. Эдгээр чинь бүгдээрээ Монгол улсын валютын ханш дээр нөлөөлөх учраас хамттан тооцож явах ёстой шүү гэдэг